Айластан гэр хороололд суудаг чимэд очир гэж эртний танхил залуу надад зочирдож хажирдмаар нэгэн үг ярихад би үнэмшээгүй лээ. Гэвч танил маань энэ бол яалтчгүй үнэн шүү хэмээн барив тавин өгүүлэгдвэл зөрөөд байж чадаагүй. Чимэд очрын ярьснаар тэдний гудамжны өнцөгт амьдардаг балдан лам хэмээх хөгшний насыг мэдэхгүй хүмүүс бол 60 гих боловч олон жилийн урдаас таньдаг хүмүүсийн нотолж буйгаар лавтай 100 насыг зоглсон гэлцдэг аж. Тэр хөгшин амандаан ганц шүдгүй мөрдлөн царайнд нь огтын үржлээ байхгүй. Толгоор цагаахан арьстай аж. Балдам ламгойг 30 гаруй жилийн өмнөөс таних чимэд очрын аав одоо 62 тайгаад анхаарах тэр үед л баажийн эмгэн өнөөгийн шиг настай эмээ байсан гин. Нөхөр хөөгдгүй цор ганцаараа суудаг балдан лам хөгшин хашаандаа өвлийн дүнхэр байшинтай ба айхтар хуцаж боргодог 2 том банхар нохоотой. Тэднийхэр барагтай хүн ордоггүй бөгөөд хороо хорны албан хаагчид болон хамар хашааны ганц 2 хүн л ирнэ. Нэг өдөр чимэд очрыг хашаар авгаан алхаж явтал танихгүй өндөр залуу тааралдаад бадам хатан гэдэг бүсгүйг сургалжээ. 2 салаа шүлцэн урт хар гизэгтэй царайлаг бүсгүй гэсэн бөгөөд балдан лам хөгшний хашааг зааж тэр гэрн яах аргагүй л тэнд л байдгийн да. Хашуураа орохыг нь нүдэрээ харсан. Гэтэл сая очиж хашааг нь зохивол нэг настай эмээ гарч ирээд тийм хүн байдаггүй гэж хэллээ. Ёстой ачи юм аа гэсэн зүйл ярьжээ. Чимэд очир энэ яриаг нь анхаарч хэрэг болгосонгүй. Гэтэл түүнээс хэд хоногийн дараа манер харахгүй болчихсон хойно гэртээ орой дэсгийн харж явах замдаа гудамжны өнцөгт 2 салаа дахимаа шүргсэн гурд гизэгтэй бүсгүй нэгэн залуутай болцсон зогсхийг харжээ. Жухам ямархуу царай дөрөгтэйг нь харанхуйд ялгаж үзээгүй байгаад тэгсэн түүний найз залуу нэг өдөр уулзаад танаа гудамжинд бадам хатан гэдэг нэртэй залуухан царайлаг хүүхэн байдгүй. Чимэдхүү гэж авлаад байвал яалтчгүй л балдан лам хөгшний хашааг заагаад байх юм гин. Хэд хоногийн өмнө найз нь чимэд очиртой уулзахаар явж байгаад тэр бүсгүйтэй танилцаж залуу агаад царайлаг бүсгүй өөрөн өдөж яриа үүсгэх гээд байхад ямар эрхэн дургуцх вүлээ. Цав цагаахан арьстай ялдамхан боловч жаахан гуншаад удуутай гоё бүсгүй байсан агаад гэрт маань төхөөлж өгөөч. Замд нэг айхтар зуудаг нохой байдгийн айгаад байна гэсэн аж. Бүсгүй манер балдан лам хөгшний хашаанд оруулж өгсөн бөгөөд салхын өмнө хүүхнийг тэрж аваад уруулын шимэн оцоход өөдөөс нь айхтар шуналтай үнсэлцэж байснаа дараа олзъя гэд ороод явчихсан гэн. Маргааш нь бас нөгөөдөр нэрж хашааны хаалга нүдвэл шүдгүй эмгэн гарч ирээд "Зээ охин минь нутаг утсан. Хойтон хавраас нааш ирэхгүй" гэсэн мөртлөө хаана байдаг хийгээд хаяг утсыг нь ердөө хэлж өгсөнгүй гин. Хоёр чудаад бадам хатан хэмээх царайлаг бүсгүй балдан лам хэмээгийн хашаа руу орсныг дуулаад чимэд очир гайхаж "Зээ охин байтугай ямар ч үр хөөгдгүй тэр хөгшнийд юун хөөхөн ирээд байгааг сонирхохоор шийджээ. Гэвч хөгшөнтэй зүс таних минь туснаас цаашгүй учир гэрд нь яваад очиж зүргэлсэнгүй. Харин 2 чүн гэрээсээ гарч эмгэгний хашааг сахиж зогсоод амжилт олсонгүй гин. 3 дахь оройн гэртээ орой дэсгийн харж явтал гудамжны өнцөгт урт бүдүүн гизэгтэй үйтэн хаар дээл өмссөн гоё бүсгүй зогсхийг үзээд шууд яваад очих гэж. Үнэхээр үзэгсэлэнтэй хүүхэн байсан агаад чимэд очрыг хараад харц бууруулан гудамж өгсөд алхангууд маньхүн хойноос нь жаахан сүлдэсгийн дагвал нөгөө бүсгүй явсаар балдан лам эмээгийн хашаа руу шулуухан яваад орсон ба зуудаг 2 том нохой нь огт хуцсангүй. Хашааны завсраар шагаавал нөгөөх бүсгүй байшин руу ороод чимээ алдарсан ба эмэгний байшингийн зохоор гэрэлж туссангүй. Харанхуй хിവэрэ байсан байна. Гэртээ ирээд ээжтэй бааж өгшний хашаа руу нэг хөх орлоо. Юу хүүх юм бол гэвэл "Өө, нэг урт гизэгтэй охин л байсгээд ирдэг юм штэ. Хамаатан садныхан л хүүхэд байлгүй" гэжээ. Маргааш өрөөнө чимэд очир зориуд хөгшний хашааг зорж хаалгыг нь цохивол ноход боргон хуцаж баажийн эмээ гарч иржээ. Түүнээс нөгөө үл таних өсгийг сурвал "Өө, яваад өгсөн штэ" гэхэн тэр яаж уулзаж болохыг асуувал "Мэдэхгүй" гэчгээд хөгшин хаалгаа хааж. Тэгтэл баажийн эмээгийн хөр шашааны хорлоо авгаа "Тийм нэг хүүхэн яваад байдаг юм аа. Миний мэдхийн 10 жил болж байгаа ш. Их л царайлаг бүсгүй гэлцдэг юм" гэсэн бол нороо бөвгөн Тэр залуу хүүхэн чинь цаад хөгшин чинь өөрөө шүү дээ. Өдөр болохоор эмгэн болоод шөнө болохоор залхуухан хүүхэн болцоход байдаг байхгүй юу? Балдан лам хөгшин бол мөнх настай хүн. Лав нас нь
100 хол гарчихсан. Нэг л сонин өгшөндөө өвдөс шүглсэн дараа ихч байж үнтэн гэж ярьсан байна. Гэвч баажийн эмэгнийг залуухан царайлаг өсгүй болон ховирхыг хинч нүдэрэн харж байсангүй. Зөвхөн өөр хоорондоо тэгж ярилцдаг агаад хизээд хувирч өтөлдөггүй нэг янзандан явдаг тэр эмэгнийг зарим нь шулан байх гэдэг бол нөгөө нь өгөжгүй дараа их мөнгөлцөн. Бас нэг нь харь гаргийн хүн байх гэхэн ч би. Гэхдээ зарим нэг сонирхолтой баримт гардаг юм. Баажийн эмэг нэг удаа дэлгүүрт очихдаа ам дүүрэн цагаан шүдтэй байсан ба бас нэг удаа дахиман шүргсэн уртаар гизэгтэй болчихсон явж байсан гин. Бараг хинч ордоггүй тэдний байшингийн цонхны цаана заримдаа хоёр хүний сүүдэр үзэгддэг ба гэрээс нь Монгол ардын дуу дуулах бүсгүй хүний уран яруу хоолой дуулдах ажээ. Хөгшнөөс насыг нь лавлахад хөгшөө хоньны насгүй болсон миний насаар яах нь гэд хэлж өгдөггүй бөгөө. Хороо хорны 10-ийн дарга Санжаагийн хэлж буйгаар 92 настай гин. Гэхдээ түүний насыг дэндүү дарсан тоо гэж мэлзэх хүнж буй. 40 жилийн өмнө Балдан лам эмээ яг одоогийн шиг л байсан ба идүүгээ түүний үсэнд нэгч цагаан үс нэмэгдээгүй гайхах хүн олон байдаг юм.